За сайн байцгаана үзэгчдээ орой мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр Хүсгэл аймгийн засаг дарга маань Хүсгэл аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдтэй хийх нээлттэй ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр засаг даргатай ярилцахаар хэвлэл мэдээллийн төлөөллүүд болох Далайн иж телевиз, Лаа телевиз, Мөрөн телевиз гэсэн телевизүүдийн сэтгүүлч нар бас засаг даргатай нээлттэй ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Тэгээд өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага маань одоо бас тийм ээ аймгийн стратегийн хувьд надтай уулзч бас аймаг орон нутгийн ажил амьдралын талаар ингээд бас мэдээлэл авахар хүрэлцээсэнд баяртай байна. За баярлалаа. За тэгэхээр одоо хамгийн тулгымцсан асуудлын нэг нь одоо үйлчлэлтийн бэлтгэл тийм ээ. Одоо намар хаянд ирж байна, ажил цуглаж байна. Тэгээд Хүсгэл аймгийн хэмжээнд үйлчлэлтийн бэлтгэлийн одоо хангах явц хэр байна. Эндээс бас зөвчтэй үр хэрэлцээ гэх юм. За тэгээд аймгийн стратеги бас одоо үйлчлэлтийн бэлтгэл ажлын хангалтаар одоо дараа нь бас шатралс арга хэмжээг аваад ингээд бүх албан байгууллага тийм ээ харийн агентлагууд, сум орон нутгийн удирдлагууд, иргэдлэгөө ингээд албан даалгаврыг бас хөрвүүлж ажиллаж байна. Энэ өрөөндөө үйлчлэлтийн бэлтгэл ажлыг онцгой анхаарч ажиллах хадлан дижээл тийм ээ бэлтгэхээс ахуулаад төв суурин газрын одоо үйлчлэлтийн бэлтгэл ажил гээд бүх асуудлууд дээр одоо үүрэг чиглэл өгөөд ажиллаж байгаа. Тэгээд бид бүхэн тодорхой хугацаанд үүрэг чиглэлийн дагуу комиссарч энэ үйлчлэлтийн бэлтгэл ажлаа шалгаж ажиллахаар явж байгаа гэдэг хэлмээр байна. Тэгээд 7 хоног болгон бас энэ үйлчлэлтийн бэлтгэл ажиллагаа талаар мэдээллүүдийг холбогдох ангилгуудаас бас авч ажиллаж байна гэдгийг бас хэлье. Тэгээд Хүсгэл аймгийн жил одоо бас зуншлах сайхан намрын одоо энэ сайхан налгар өдрүүд нь бас бид бүхэнд өрөг өчтөө байна гэдэг хэлмээр байна. Гэхдээ одоо цаг дандаа ингэж юм сайхнараа байхгүй. Ирж яваа цаг мэсэн жил ийм маань одоо тийм ээ өвөл адаг сар хавраад сар гэдэг энэ бүх зүйл бол бид бүхэнд түүхэн уламжлал сургамжууд бас байгаа. Энэ бүгд зүйл дээр бид бүхэн бас улбаалж онцгой их бэлтгэж энэ удаа бас иргэд бөгөөд одоо төрийн бүх байгууллагууд, аж ахуйн нэгжүүд бүгд энэ бэлтгэл дээр бол онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн ийм байр суурьнаас бүх одоо шийдвэрүүдийг гаргаад ажиллаж байгаа. Энэ өрөөндөө бол одоо албан байгууллагуудаас бөгөөд аж ахуйн нэгжүүд маань, хувь иргэд маань бүгд одоо дор өрнөөс бэлтгэлийн ажил хангаж байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт би бас аймгийн хүсэл аж ахуйн газрын бас үйл ажиллагаатай танилцж энэ дэр одоо явж байгаа хөдөө аж ахуйн чиглэлээр явж байгаа үйлчлэлтийн бэлтгэл ажил малч дэргэдийн маань одоо явуулж байгаа үйл ажиллагаанаар тодорхой мэдээллүүдийг авсан. За хадлан дижээлийн хувьд бол аймаг бол бас хангалттай нөөцийг бас бүрдүүлж авах чиглэлээр бол бодлогын ажлууд бол амжилттай явж байна. За энэ дээр бол сум болгоныг 100 тонн нөөцөндөө бэлтгэх ёстой. Энэ ажлах хэмжээг бол биелүүлдэг гэсэн төлөвлөгөөтэй байна. За дээр нь 30 тонн дижээлийг одоо ямар ч нөөцийн сан бүрдүүлж бэлтгэх хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг бол хэрэгжүүлнэ гэсэн. За дээр нь бол үйлчлэлтийн бэлтгэл ажлыг бол бид бүхэн энэ жил онцгойлж газар дээр нь бүр нүдээр үзэж гараа барьж шалгаж ажиллана гэдэг хэлмээр байна. Цаасан мэдээгээр бид тоохгүй газар дээр яг бодит байдал дээр объект дээр байгаа байдлаар нь бүх зүйлийг шалгаж тодруулж авч энэ бүртгэлтэй мэдээгээ нэгтгэж өвөлтөөгөө золгоно гэсэн ийм одоо бодлого үйл ажиллагаатай ажиллаж байна. Тэгэхээр таны хувьд бас ажиллаад анхныхаа захирамжийг төрийн албан агчдын одоо хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан байна. Тэгээ одоогийн байдлаар яг тухайн одоо анхны захирамжийн биелэлт үр дүн яг ямар шийдвэр авч байгаа. За тэгээд аймгийн стратегийн хувьд одоо захирамж гаргаж одоо үйл ажиллагаагаа явуулна гэдэг бол энэ бол дээд шийдвэрийн асуудал. Тэгээд энэ дээр бол хамгийн түрүү өнөөдрийн одоо нийгмийн эдийн засгийн хямралтай өнөөдрийн Монгол улсын хүнд хэцүү байгаа энэ нөхцөлд төрийн ажил үйлчлэгээ явуулж байгаа бүх одоо төрийн албан хаагчид бүх шатанда хариуцлагатай байх. Дээрэс нь хяналттай байх, чадвартай байх гэдэг бол аймгийн стратегийн хувьд одоо би бодож тунгааж энэ бол бидний хамгийн том одоо ажил болж байна гэж дүгнсэн. Тэгээ энэ зүйл энэ дэр үндэслээд одоо аймгийн стратегийн захирамжаа гаргаж энэ захирамжтай холбоотойгоор бас иргэдээс саналуудыг тодорхой авсан. Тэгээ бас одоо олон байгууллагуудаас бас санал хүсэлтээ авч нэгтгэжээж энэ удаа бас энэ захирамжаа бас гаргасан гэдэг хэлмээр байна. За ер нь бол одоо бид бүхэн энэ удаагийн энэ төрийн ажил үйлчлэгээ явуулж байгаа бүх шатанда бид бүхэн хариуцлагыг өндөржүүлж төрийн албаны нэр хүнд өсөх нь байна гэдгийг хэлмээр байна. Ягаад гэвэл өнгөрсөн бас нэг жишээл. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд өнөөдөр төрийг төршийг авч явж төрийн хайр хүндлэл, төрийн нэр хүндийг өндөр төргсөн одоо үйл ажиллагаанууд аль хэрэг олон явагдсан. Эсвэргээрээ төрийн нэр хүнд, төрийн үлэмжийг бууруулсан арга хэмжээ, үйл ажиллагаа энэ одоо зохион байгуулалт арга хэмжээ хэрхэн явагддаг дүгнэх хэрэгтэй. Өнөөдөр шилбэл олон сайхан залуучууд маань байна. Монгол төрийг хэрхэн үнэлж байна тийм ээ. Өнөөдөр үнэлж байгаа наацхан төрийн албан агчдаар нь үнэлж байна.
өнөөдөр тийм аймгийн удирдлагуудаар үнэлж байна. Монгол улсын одоо улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, ерөнхий сайд, их хурлын дарга, ерөнхийлөгчээр үнэлж байна. Энэ бол яалчгүй Монгол төр. Өнөөдөр аймгийн засгийн хувьд Монголын төрийг өнөөдөр Хөвсгөл аймагт төлөөлж бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа хувьд хариуцлага, сахилга, чадварыг сайжруулах бол онцгой байна гэдгийг хэлмээр байна. Цаашдаа би энийг юутай холбож хэлж иргэвэл 16-аас 20 онд Хөвсгөл аймгийн төрийн ажил үйлчилгээ өнөөдөр застрагын хувьд нэгэн баг болж ажиллах хүмүүс бол ажлын хариуцлагатай, чадвартай, дээрэс нь хяналттай ийм баг бүрдүүлж ажиллах гол зорилгоо. Өнөөдөр төрийн ажил урсгалаараа биш, төрийн ажил хяналттай, хариуцлагатай, чадвартай боловсруучнаар гүйцэтгэх ёстой. Дээрэс нь төрд одоо сонгогдсон орж төрийн албаны шалгалт шүүлгээ дамж гарч байгаа бүх хүмүүс бол шудраг шүүлтүүрээр өөрийнхөө чадвараар тодорхойлогдож гарч ажиллах ёстой гэдгийг хэлбэр байна. Ийм л хүмүүсээр би бол цаашдаа багаа бүрдүүлж аль шатнд ажиллах энэ хатуу зорилготой гэдгийг хэлбэр байна. Та сая ярьсан төрийн ажил үйлчлэгээ ямар байхаас мэдээж шалтгаалаад аймаг орон нутгийн ажил хөгжил бол тэр хэмжээгээр явдаг шүү дээ. Магадгүй бас иргэд маань одоо энэ төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс бас сэтгэл дундуур байдаг зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр та сая ярьсан нэг баг болж ажиллана гэдэг. Тэгэхээр энэ баг яг хизээ бүрдэж ажиллаа. За өнөөдөр бол яг төрийн ажил үйлчлэгээ Хөвсгөл аймагт бол зогсдгүй, тасралтгүй төрийн залгамжлал явж байгаа. За мэдээж одоо улсын их хурл тийм ээ засгийн газраас, Монгол засгийн газраас хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл мөн одоо салбаруудын одоо ажиллах бүтэц чиглэлүүд ингээд бүх зүйлүүд бас зарим газрууд өөрчлөгдөж орж ирж байна. Энэ бүх зүйл уялдаа толбогдож одоо аймагт бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийх заашгүй шаардлага байгаа. Энэ хүрээндээ бүх ажлууд бол явагдана гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь явагдахдаа мэдээж засгийн газрын хэрэглэх газар тийм ээ улсын хурл засгийн газраас ирүүлсэн зөвлөм чиглэл өөрөг хууль тогтоомжийн дагуу бүх зүйл явагдана. Өнөөдөр одоо яг хараахан бүх байгууллагуудын бүтэц оронтой ажлын чиглэл, ажлын байрны тодорхойлж бүх зүйлүүд одоогоор бол ирсэн зүйл тийм ээ хараахан гүйцэд болоогүй байна. Тийм болохоор энэ бүх зүйлүүдийг нэгтгэж боловсон хүчний нөөц төр Хөвсгөл аймаг ямар нөөц байна? Тэр шалгуураар өнөөдөр ажиллаж байгаа төрийн албаагчдынхаа үйл ажиллагаатай уялдуулаад энэ зохион байгуулалтаа хийнэ. Өнөөдөр яг аймгийн хэмжээнд манайхан зарим хүмүүс яарцгаагаал одоо тийм ээ Рамболцтраг энэ томилгоо шийдвэрээ ягаад хүлээлгээд байгаа юм бол дээрээс нь маш олон одоо ам ярианд их явж байна. Тэр нь дарга зэрэг болно, тэр нь тийм болох юм байна, тийштэй хүн халагдах юм байна гэд. Энийг ерөнхийдөө л Монгол улс хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр улсын хурл Монгол улсын засгийн газраас гаргасан холбогдох сайд яамдаас гаргасан үүрэг чиглэлийн дагуу хэрэгжүүлнэ л гэдгийг хэлбэр. Тэрээс өнөөдөр гамболт гэсэн хувь хүний бодлого байхгүй. Өнөөдөр бид хийж хэрэгжүүлэх ажлуудаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж ажиллана. Харин би хэрэгжүүлэхдээ хуулийн хүрээнд чадварлаг боловсруучнаар багийг бүрдүүлнэ гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь хийх ажлынхаа ажлын байрны тодорхойлолт дээр тохирсон ажил үүргээ мэргэжлээрээ хийдэг ийм багийг бүрдүүлж ажиллана. За тэгвэл энийг би юу гэж онцгойлж байгаа нь бол бас өнөөдөр хүртэл хөвсгөлчүүд тийм ээ бид бүхэн бол ажлыг хийж ирсэн амжилт бүтээл их байгаа. Тэгвэл бас их ажил хийж байгаагаар зарим нэгэн алдаа бас байна. Энийг бол үгүйсэхгүй тэгээд энэ алдааг баг гэлтгүүр зас сайжруулад улам төрийн албаа гэдэг чадваржуулаад явал манай иргэд маань Монгол төрийг харах тийм ээ аймаг дахь одоо төрийн үнэлэмжийг илүү нэмэгдүүлж ажиллах юм боломжтой гэдэг үгэнж байгаамаа. Тийм болохоор өнөөдрийн төрийн албаагчд бол төрийг төлөөлж байгаа би ийм одоо төрийн хүн гэдгээ хатуу санаж ажиллах ёстой. Төрөөс хин нэгэн одоо оюунаа ч юм уу батаа ч юм уу одоо өнөөдөр хувь хүн биш. Төрийн албаагч гэдэг бол өөрөө төрийг төлөөлж байгаа гэдгийг хатуу сануулж бас ажиллана гэдгийг хэлбэр байна. Одоо дээр нь одоо би түрүүнсэн төрийн албаны нөхдүүдээ бол чадваржуулах төрийн жинхэнэ албаагч, төрийн үйлчлэгийн албаагч аль нь ч хамаагүй бүх шатанда ажлын чадвартай авах хэрэгтэй. Чадваржуулах тал дээр өөрөөсөө онцгой анхаарах хэрэгтэй. Би өнөөдөр одоо бүх одоо төрд ажиллаж байгаа болон бус дэлгэц агентлагуудын удирдлага ажилтнуудтай мэргэжлүүдтэй уулзж байгаа энэ л үгэлж байгаа. Боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага. Хүн болгон өөрөөсөө чадвартай авах хэрэгтэй. Ажил дээрээ тохирсон ийм дадлаг туршлага чадвар олж авсан байх хөтөд дээр нь үүнийг хөгжүүлэх талаар чармаасан байх хөтөд дээр нь хөгжүүлэх талаар цаг ямагт ажилдаг байх хэрэгтэй. За тэгээд дээр нь бол сэтгэлгээний хувьд шинжлэгдэж чаддаг бодлого үйл ажиллагаанда шинжлэх хийж дээрээс нь шин санаа оновчтой бүтээл тийм ээ тухайн ажил үүрэг дээрээ гаргаж ажиллах ийм хүсэл эрмэлзэлтэй өгөөд гаргаж ажиллах чадвартай гаргаж ажилдаг ийм л хамт олон бүрдүүлнэ гэж байгаамаа. Яг дээр нь энэ бүрдсэн хамт олон бол салбарыг өгөөд аймгийг цогцоор нь томоор нь харж хөгжүүлэх том ажил дээр бол том нэг баг болж ажиллах ийм чадвар бүрднэж харж байгаа.
эцсийн дүндээ бол бүх ажил төгс төлөвлөлтөөр шиг төгөлдрүүлэх энэ ажил бол бас гол ажил болж ажиллана гэдгийг бас хэлмээр байгаамаа. Засаг даргаар томилогдоод одоо бараг сар гаруй болж байна тийм ээ. Энэ хугацаанд мэдээж аймаг орнотын хамтлагчлагаа нэлээд танилцж байгаа шиг байна. Тэгээд төрийн байгууллагуудаар ч гэсэн өөрөө явж бас харагдчихсан. За Хүсэл аймгийн иргэдийн өмнө хамгийн их тулгамдсан асуудал ер нь сүүлийн жилүүдэд яригцаад байдаг асуудал эрүүл мэндийн үйлчлэл гэдэг. Таас нэгдсэн имлгээр орж иргэдтэй болон дарганартаач уулзж байсан. Энэ уулзаад хүмүүс бас үүрэг даалгавар өгч байгаа шиг байсан тийм ээ. Тэгэхээр яг энэ үүрэг даалгаврын дагуу иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ хэр сайжирч байгаа, эрүүл мэндийн үйлчлэгийн дээр хамгийн түрүүнд бас авч хэрэгжүүлэх арга хэмжээ юу харагдсан? Иргэдийн бухимдал одоо л тэгээд энийг одоо иргэдийн бухимдлыг бас би хоёр талаар нь олж хараад байгаамаа. Ер нь бүх зүйлийг одоо төрийн алдаа оноо, төрийн албаагчтай оноо, балдаа оноо гэж бас хармааргүй. Өнөөдөр зүтгээд хийж хэрэгжүүлж ажиллаагүй чадахгүй байгаас ажил байгаа юм төр дээр. Тэгээ энэ цаанаа төсөв хөрөнгө оруулалт, бодлого удирдлагын төвшин дэм хэрэгжүүлж байгаа ажил арга зүй, хууль тогтоомжийн хэрэгжилт гэдэг энэ бүх зүйлээс улбаатай. За нөгөө талаас яг үнэндээ болоод яг салбараа хариуцж байгаа хүмүүсийн алдаа онооч бас байна. Гардад зохион байгуулж байгаа удирдлагуудын бурууч байна. За миний хувьд бол одоо Хүсэл аймгийнхаа тийм ээ энэ салбарын одоо үйл ажиллагаанд л орж танилцж ажиллаж байгаа. Тэгээ энэ бүгдийг ашил одоо би бүхий л үйл ажиллагаагаа хэвлэл мэдээлэлээр гаргаад авах биш. Хамгийн гол нь эцсийн дүндээ жил 2 жилийн дараа миний он явсан ажил бод дүрдэн иргэдийн нүдэн дээр л амьдралдаа тусах ёстой гэж зарчмын байр суурин дээр хандж байгаамаа. Түүнээс өдөр болгон явсан ажил үргээ тайлагнаад байвал өнөөдөр хэвлэлийн одоо өдөржингийн цаг бол тийм ээ. Тийм болохоор явсан ажлын үр дүнг дараа нь бол ил тоддоор харуулна гэсэн бодолтой. За тэгээд одоо эрүүл мэндийн салбарыг онцгойлон анцуулж байгаа хувьд бол бас аймагт бол анхаарах асуудал байна. Эрүүл мэндийн салбартаа сая Монгол Улсын засгийн газрын хуралдаан дээр ч асуудал яригдсан. Салбарын сайдын хэмжээнд ч асуудлуудаа ярьсан, үүрэг чиглэлээч би авсан. Эцсийн дүндээ энэ салбарын ажил үйлстэй миний ажил үүрэг бас одоо адилхан ингэж хариуцлага тооцохоор болсон. Хэрвээ салбар илүү одоо гомдолж иргэдэлгүй, илүү их бүтээмж сайтай ингэж ажиллахгүй бол ингэж ажилуулж энэ салбарыг одоо хүртээмжийг, үйлчлэгээг өнөөдрийн энэ одоо иргэдийн хүсэж байгаа хүс зорилгод нийцүүлж ажиллахгүй бол би ч одоо бас хариуцлага хүлээхээр болсон гэдгийг хэлмээр байна. Үүнийг ч Монгол Улсын ерөнхий сайд ч одоо өргөжүүлж хэлсэн. Энэ хүрээндээ бол бодлого чиглэлүүд ажилланаа. За би одоогоос 8-9 хоногийн өмнө аймгийн эрүүл мэндийн газар орсон сүлд Үнэндээ одоо тэрний өмнө бас нэг 10 гаруй хоног өмнө нэг цэмлэгийн ажил байлаа танилцсан. Тэгээ ер нь бол одоо бид нар би хамгийн сүүлд эрүүл мэндийн газар ордог нь бол анхан шатанда ямар байгааг нэлээд сонсож байгаа. Сүүлд эрүүл мэндийн газар дээр очиж аймгийн нэгдсэн салбарын бодлого ямар байгаа талаар ярилцсан. Тэгээ бид нарт хаа хамтдаа хийж бүтээх зүйл байна. Хийж хэрэгжүүлэх ажил байна. Алдаа оноо одоо зүйлүүдүүд энэ бүгдээ зас сайжруулъя. Тэгээ өнөөдөр Хөвсгөл аймагт хамгийн анхаарал татж байгаас бол эрүүл мэнд боловсролын салбар яалч хүмүүн өнөөдөр үйл ажиллагаагаараа Хөвсгөл аймагт эрүүл мэндийн салбар энэ үйл ажлын үйлчлэгээ улсын хэмжээнд ямар дүн шалгууртай байгааг иргэд манд бас мэдж байгаа. Энийгээс сая засгийн газрын хуралдаан дээр ярьж би үүрэг чиглэл авсан гэдгийг хэлбэр. Энэ бүгд бол бас олон учир шалтгаантай. Дан эрүүл мэндийнхнийг буруутгах аргагүйгээр бас одоо ажил үүрэг бас байгаамаа. Энэ бүгдийг л бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Одоо зарим хүмүүс энэ эрүүл мэндийн газар тийм ээ нэгдсэн эмнэлэг энэ эмчнэр удирдлагуудын алдаатай үйл ажиллагаа гэж одоо бүгдийн 100% харахаас илүүтэй бас дахиад тэдний ажиллах боломж төгсөл болцоог хэрхэн хангасан, тэр орчин хэрхэн бүрдсэн, хууль тогтоомж эрх зүйн одоо зүйл заалттай хувь зөрчилдсөн асуудлууд бүх зүйлүүдийг олж харах хэрэгтэй. Өнөөдөр наазах нэгтэл одоо Хөвсгөл аймагт их хэмдэж байгаа асуудал байна тийм ээ. Ихийн эндэгдэл өнөөдөр яг Хөвсгөл аймагт гарлаа гэвэл бас л ер нь цаагаараа бол одоо нэгэнт яг эрүүл мэндийн салбарын ажилтан удирдлагуудын буруу байна. Тэгтэл энэ хэрэгжиж байгаа хуулийн хэрэгжилтэй холбоотойгоос асуудал байна. Энэ ихийг бүрэн хяналтандаа цогцоор навч одоо ийм эрүүл мэндийн үйлчлэгийг хүргэх ийм эрх зүйн орчин бөгөөд хууль эрх зүйн орчин бас алдаатай бас байна гэдгийг хэлбэр байна. Үүнийхээ араас хуулийг хэрэгжүүлэх, дээрэс нь энэ хуулийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж ажиллах одоо удирдлагууд бөгөөд бас одоо салбарынхны дутуу ажил бас байна гэж хэлбэр байна. Энэ мэтлэн ингээд одоо бас улам бэрхшээлээр хариулах байна. Тэгээ цаашдаа бол Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарт төсөв санхүүгийн хувьд хийх хөрөнгө оруулалт өөрсдөө асуудал их байна. Энэ зүйлээс ч гэсэн бид түрүү чинь бас нэг таавхан хэвлэлийнхэнтэй уулзж бас мэдээлэл өгч явахдаа бас ярилцчихсан тийм ээ нэлээдгүй ажлыг бас шийдэхээр болсон. За дээрэс нь хөрөнгө оруулалтаас гадна удирдлагын хувьд арга зохион байгуулалтын хувьд багаар ажиллах энэ арга зүйн хувьд одоо
өөрчлөх ажил бол бас байна. Энийг нөгөөлөхөд өөрчлөх. Энэ дээр бол одоо аймаг засгийн хувьд бол бас салбарын сайттай ярьж бас энэ дээр чиглэлүүд авч ажиллаж байгаа. За дээр нь боловсон хүчнийг бэхжүүлэх, дадлагжуулах асуудал бол бид бүхэнд бас байна. Дээр нь бас нэг зүйлийг хэлэхэд бол аймгийн салбарын боловсон хүчнийг нөөцийн боловсон хүчний судалгааг боддоо гаргаж ирж боловсон хүчний нөөцийг бэлтгэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Энэ хвчлэн одоо шатаарлсан арга хэмжээ аймаг засгийн хувьд бол бодж байгаа. Энэ бүх зүйлүүдээ би аймаг засгийн мөрийн хөтөлбөрт хэрэгжүүлэн дээрэс нь салбарын яам, засгийн газрын одоо мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрт оруулаад хэрэгжүүлэхээр болж ажиллаж байгаа гэдэг хэлбэр. Эхнийхэн ч одоо бас хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлүүдээр ажиллаж байгаа. Энэ мэтлэн асуудлууд байгаа. Тэгээд эрүүл мэндийн салбар бол өнөөдөр хөвсгөлчүүд харж байгаа салбараа. Тэгээ өнөөдөр би 20 онд одоо өөрийнхөө бүрийн эрхийн хугацаа дуусгаад энэ салбарт ямар өөрчлөлт шинжилт хийснэ иргэдэрээ дүн тавил. Тийм болохоор би хариуцлага хамтдаа хүлээн дээрэс нь одоо энэ төрийн албыг чадварлаг хамт олноор бүрдүүлнэ гэдэг бол энэ төрд зүтгэж байгаа төрийн ажил үйлчлэгээ явуулж байгаа бүгд бол өнөөдөр ган болдын зас даргын бас хамт үүрэг гүйцэтгэж байгаа хамт нэг баг гэж би харж байгаа. Энэ хүрээндээ бид бүхэн бүгдээрээ үүрэг хариуцлага хүлээнэ. Тэгээс одоо ганц дарга хүлээдэг биш тийм ээ. Хүн болгон ажлын байран дээр хэрвээ итгэл дааж төрийн үйл ажиллагааг авч явах ийм үүргийг хүлээж ажиллаж байгаа бол бүгд нэг баг болж үүрэг хариуцлага ухамсарлаж ажиллах нь зайлшгүй байгаамаа. Тэгээ энэ үрээндээ бол хийх ажлуудыг бас нэлээдгүйг хэлж болж байгаа юм. Тэгээ бид бүхэнд эрүүл мэндийн одоо барилга дээр одоо салбар дээр хөрөнгө оруулалт, боловсон хүчний бодлого гэдэг түүнээсээ гадна одоо миний хамгийн гол анхаарч чаднаас нь урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дээр бол онцгой анхаарал тавьж энэ арга зүйг дээр бол онцгой бас ашиглалт өгч энэ үйл ажиллагаа нэлээд өргөжүүлнэ гэсэн юм зорилготой байна. Хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлэх үү, хэрхэн өвдөхгүй байх уу, тийм ээ? Хэрхэн эрүүл мэндэд хяналттай байх уу, хэрхэн эрүүл мэндийн үзлэг онцлогоонд үн төлбөргүй хамрагдах дээрээс нь цаг хугацаанд орж явах уу гэдэг ийм болцоо бодлого үйл ажиллагааг иргэддээ зөв суулгаж өгөх одоо зөв хандлагыг бий болгох, зөв сэтгэлгээ бий болгох хамгийн чухал байна. Өвдсөн хойно эмнэлэгт очдөг биш, өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлждэг. Энэ бодны дээр одоо хамгийн чухал асуудал байна. Дээрээс нь бас цаашдаа барьж асуудал бол би аймгийн төвд эрүүл мэндийн үйлчлэгээнийхээ энэ одоо орон байрны тухайд бол нэлээд бас бодлого гаргаж энэ дээр шинэ эмнэлэг барихаас ахуулаад тийм энэ бүх үйл ажиллагаан дээр нэгдсэн бодлого барьж ажиллаж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр одоо бол нийгэмд яригадаад байгаа гол сэдэв асуудал бол энэ эдийн засгийн хямрал болоод байна л да. Тэгэхээр манай аймгийн хувьд бол аялал жуулчлалын тулгуур төв гэдэг утгаараа энд нөлөөлж байгаа хүмүүс нь одоо аялал жуулчлал эрхлэгчид, бизнес одоо тэр жижиг дунд бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ороод байгаа юм л. Эдгээр рүү чиглэсэн бас ямар үйлчлэл бодлого чиглэлийг бас барьж ажиллах болоо гэдээ бас хүмүүс харж байгаа юм. Мэдээж одоо өнөөдөр би өөрөө эдийн засгч юм. Энэ утгаараа өнөөдөр аймгийн хөгжлийг бол хамгийн эхлээд орлого зарлагаас нь эхэлж харах хэрэгтэй. Эдийн засгт тийм ээ угаасаа айл өргөчтөр бид нар ямар хуу орлого олдгоо тэр хэмжээгээр яаж зарлагаа гаргаж байна. Тооцоо судалгаагаа хийж чадж байгаа гэр бол бас тийм ээ өрхийн орлого зохицуулаад явчихдаг. Аймаг бол үнэтэй адилхан. Яг л нэг гэр. Өвсгөл аймаг бол би тэгж харж байгаа. Өвсгөл аймаг энэ том аймаг бол ямар орлоготой ямар зарлагтай вэ? Энэ дүр зургаар бол эдийн засгийн нүдээр бол харах хэрэгтэй байна. Тэгээ өнөөдөр Хөвсгөл аймаг бол одоо бид нар жишээлбэл би нэг тоо мэдээ өгье. 2017 оны орон нутгийн төслийн үеийн төсөл дээр бид нар 34.2 тэрбум төгрөгийн одоо ийм одоо төсөвтэйгээр бид нар улсын төсөвтэй тодтол одоо энэ саналаа сангийн яамд өргүүлж байгаа. За эндээс одоо жишээлбэл аймаг өөрөө хэдийн бүтээх. Бид нар тооцож одоо тийм ээ холбогдох байгууллагууд тооцож судалгаа хийгээд бид нар 8.2 тэрбум төгрөгийг Хөвсгөл аймаг орлого бүрдүүлэх юм байна гэж тооцож байгаа. Тэгээ өөрөөсөө. За урд өмнө иржсэн сангуужилт тэмцэгтэй холбоотойгоор бид нар тооцож үзээд сангийн яамнаас өгсөн бас чиглэлээр бол 18.4 тэрбум төгрөг бол бид бүхэнд санхүүгийн дэмжлэг гэж ирдэг. Ийм ихээр байна. За дутагдж байгаа их үүс өргөг бол 7.5 тэрбум төгрөгийн бид бүхэнд аймгийн яг орлогын төсвийн хувьд бол дутагдж байгаа хүсвэр байгаа. Энийг хаанаас нөхөж бид бүхэн 17-нд Хөвсгөл аймаг амьдрах вэ гэж энэ бол том бодол. За цаашдаа энэ ихний энэ одоо шат амжлага энэ зүйлийг цаашдаа хэрхэн одоо аймаг татаасаа багасгах, орлогоо нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллах вэ гэдэг бол одоо аймгийн засгийн хувьч төр бидний багийнхны хувьд бол том одоо зорилго дээрээс нь ажил гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр би бас нэг зүйлийг хэлмээр байгаа. Иргэд маань одоо бас зарим хүмүүс бас ярьдаг юм дөө одоо яриад байгаа сэдв. Одоо өнөөдөр аймгийн удирдлагууд дээр бизнесийн салбарын нөхдөд очлоо гэдэг яриад байгаа. Өнөөдөр харин ч нийгэм эдийн засгийн өнөөдрийн хямралтай үед эдийн засгийн нүдээр харж иж бид нар
оршин тогтнох нь хамгийн давуу тал болж байгаа гэдгийг би бол хэлмээр байна. Эдийн засагч өнөөдөр бизнес салбарт тодорхой амжилт гаргацсан ажил амьдралын зовлон бэрхшээл, орлого зарлагын бүрдэлт, аж ахуйн нэгжүүд, хувийн хвшилийн орлогын бүрдүүл бүх зүйлийн зовлон бэрхшээлийн үүссэн. Төрийн албаны хооронд уялдаа холбоог нь хардсан. Ийм хүмүүс өнөөдөр аймгийг барьж ажиллана гэдэг бол энэ хямралын үед хамгийн зөв гэдгийг хэлмээр байна. Энэ ч утгаараа би өнөөдөр аймгийг одоо удирж авч байгаа баг хамт олон бол эдийн засагч багт бол би хамгийн зөв хувилрагч. За мэдээж одоо бусад гүйцэтгэх байгууллагууд бус төвшөндөө бол тийм ээ. Салбарынхаа одоо мэрэгчтэн шилдэг боловсруулагч бүгд байгаа. Тэгээ өнөөдөр би эдийн засгийн нүдээр застарга биш эдийн засгийн нүдээр Төвсгөл аймгийн орлогыг бүрдүүлэх хэд хэдэн гарц байна гэж би олж харж бас өөрийн бол санал үйл ажиллагаанд чиглүүлж байгаа. За нэгд одоо аймаг орлоготой болж тэр амьдрахын тулд яах вэ? Хинч бодсон тийм ээ амин дээр 5 хүнч гэр бүлийнхээ өрөөнд бодож байгаа. Яг үйл бид нар хамгийн орд бид нар юу ашиглаж орлого олж болох боломжтойгоо бод. За нэгдүгээр аялал жуулчлалаас олж болох юм байна. Гэхдээ өнөөдөр аялал жуулчлалаас өнөөдөр шууд олчих боломж алга. Бид нар тийм ээ. Өнөөдөр шийдвэр гаргаад маргааш нөгөөдөр аймаг руу шууд мөнгө нэмэгдэн мөнгө урсгал нэмэгдэх ийм болцоо хаана. Ийм болцоо хаана вэ гэвэл яг бизнесийн салбар дээр. Нэгдүгээр. Хоёрт юу харж байгаа нь яг ийм боломж нь бид нар олон улсын төс төлбөр, олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаа энэ бүх зүйл дээр бас байна. Гуравт нь бол мэдээж аймаг орон нутагт өнөөдөр хийж хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд бид бүхэн орон нутгийн өмчит бөгөөд тийм ээ төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа байна. Ингэжээс бид нар үйл ажиллагаа орлого нэмэгдүүлэх боломж байгаамаа гэж харж байгаа. За мэдээж улсын төсвийн хөрөнгөөр бол одоо бусад асуудлаар бол явж байгаа асуудал бол мэдээж явдгараа л явна. Түүнээс илүү бид бүхэн олох гэж зорилготой. Аялал жуулчлалаас бид бүхэн орлого нэмэгдүүлнэ гэдэг бол ирээдүй 3 4 жил 5 жилийн дараа өрөөгөө жинс гарах гэдэг юм аа. Тэгвэл зарим нэгэн асуудлууд бол наан шийдэх боломж байна гэд ихний хэлж асуудлууд явж байгаа. Наацхан одоо миний би одоо шил ямар шийдвэрүүд гаргаж ажиллаж одоо холбогдох байгууллагууд хүргүүлж байгаагүй л холбогдох хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа бол Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгжүүд бүгд Хөвсгөл аймагт бүртгэлтэй болоо. Улсын бүртгэлд Хөвсгөл аймгийн бүртгэлтэй, татвар дээр Хөвсгөл аймагт бүртгэлтэй. Ийгэж ажиллах одоо ийм зарчмыг арьж одоо бусад холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замун холбогдох байгууллагуудад саналаа хөгжүүлсэн. Өнөөдөр Хөвсгөл аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа 70 гаруй аж ахуйн нэгжүүдийн за 90% нь Улаанбаатартынх. Бүх орлого, бүх татвар, бүх шимтгэлээ Улаанбаатарт тушаадаг. Би энийг бол өөрчлөе гэж байгаамаа. Тэгээ бүгд орон нутагтаа бүртгэлтэй. Тэгээд энэ юугаараа давуу талтай гэвэл мэдээж аймаг орон нутгийн орлогын төлөвлөлт тийм ээ сайжирна. Бодтойгоор шууд уйлрлаар л шууд харагдана. За хоёр тэгэхэд ажлын байр нэмэгдэх дээрэс нь аймгийн яг удирдлагын төвшөнд бид бүхний байгууллагын төвшөнд уялдаа холбоо амьд чанар ил болж ирэх юм аа. Ойрч ирэх юм аа. Бид нар дэмжиж байгаа салбараа дэмжин тэр аж ахуйн нэгжүүдээ бас бодлоготой дэмжиж аваад явах хамгийн ойр болох юм аа. Дээр нь одоо бас нэг бодож байгаа зүйл бол аймгийн орлогоос гадна тийм ээ тэр аж ахуйн нэгжүүдтэй хамт одоо ингэж орж ирснээр байгаль хамгаалал бус салбар дээр бид нар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хамтдаа ажиллах олон боломжууд нэгдэнэ. Бусад олон одоо үйл ажиллагаанд хамтдаа зохион байгуулалтад оролцох асуудал бүгд нээлттэй болох юм аа. Энэ бол зүгээр одоо нэг жишээ. За нөгөө төгөр бас аймгийн орлогыг нэмэгдүүлэх бол ажил байна. Тэгээ одоо өнөөдөр аймгийн иргэдийн хурал дээр аймгийн иргэдийн хурлын дарга Төмөр Батар дарагтаач бид нар бас санал зөвлөж ярьж байгаа зүйл бол өнөөдөр бас аймгийн иргэдийн хөгжлийн хурлын би тэргүүлэгчдийн хуралдаанд орж бас үйл ажиллагаа саналаа танилцуулж ярьцгаасан. Энд дээрч би санал хэлсэн. Энэ хөвсгөлөө гэсэн нутгаа сэтгэлдээ бүх бизнесийн нөхдүүдэд энэ хямралтай үед аймагтаа бас төвлөрүүлье. Ядч даацгал гэхэд аж ахуйн нэгжүүдийн бас хөвсгөлдөө бүртгэлтэй болгоё. Энэ мэтлэн. Тэгээ энэ мэтлэн одоо шилбэл жилдээ нэг Улаанбаатар хотод нэг 300 сая төгрөгийн тийм ээ орлого одоо татвар орлогоо бүрдүүлээд төлждөг ийм аж ахуйн нэгжүүд хөвсгөлийнхэн байна. 500 саяыг төлдөг тийм ээ. Энэ бүгд одоо хөвсгөлдөө орж ирж бүртгэлтэй болоод эндээс бас төрийн дэмжлэг үйлчлэгийг аваад ажиллаачтай гэж саналыг тавьж байгаа. Тэгээ энэ мэтлэн бидний одоо амьд холбоо ингэж л одоо ажиллаж байгаа юм. Дээр нь бид түрүүс олон улсын төсөл хөтөлбөрүүдээс гарц гаргалгаа олон байна. Тэгээ би одоо застрахын хувьд одоо нэгжийн хувьд бол түрүүн хэлжсэн энэ гадаад харилцаа хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрийн бодлогын төвшөнд нэгж байгуулж бүх энэ бодлого төсөл хөтөлбөрүүдийг нэг гарт оруулж ирж үр дүнгийн одоо бүх бодлогыг бол нэг гарт оруулнаа. Урд өмнө бид нар бас нэг алдаа байна. Хин дуртай нь бас хэрэгжсэн бодлого дээр салбар садуулгууд нүүдэг, явуулдаг, хяналтгүйгээр. Энийг бол би одоо ерөнхийдөө нэг хяналттай болгоод байнгын харилцаатай болгоё гэж.
Олон улсын байгууллаганд жилдээ ганцхан уулздаг биш. Өдөр тутам, сар тутам ярилцдаг, хилцдэг, тайлан мэдээг өгч авалцдаг. Тэгээд орон нутгаас өмнө хүлээх үүргээ хэрэгжүүл ажилладаг. Одоо нэг олон улсын байгууллагын ирэл уулзж ш тэгэл 70 жил ирээд уулзаад явсан. Тэгээд одоо дахиад жилийн дараа ирж уулзч тантаа уулзаж баяртай байна гэж. Тийм биш тийм ээ. Өмнө нэг өдрийн өмнө тэр хүмүүстэй тэр байгууллагатай холбоо тогтоогоод ажилдсан. Өчигдөр тантаа холбоо ойроход та ингэж хэлсэн, өнөөдөр та ямар бодолтой гэж ийм л харьцаа одоо гадныхан ч ингэж хүсэж байгаа. Тэгээ би юугаар харж байгааг бол өнөөдөр эдийн засгийн хямралтай үед бас орж ирж байгаа хандуу тусламж, дэмжлэг, төсөл хөтөлбөр буцалтгүй болно тийм ээ. Зээлийн хөрөнгө бүх зүйлүүдийг бол энийг зөв зөвхөстэй өгөөд нэг гарт төвлөрүүлж үр дүнд ашиглах хамгийн зөв байна л гэдэг хэлмээр байна. Өнөөдөр хичээл сая надтай Хөвсгөл аймагт хэрэгжих одоо Дэлхийн банкт санхүүжилтээр хэрэгжиж байгаа тогтвортой амжиргаа 3 төслийн Дэлхийн банкны төлөөлөгч нар ирж уулзаад явлаа. Суурин төлөөлөгчтэйгээ хамт тийм ээ, орон нутг хариуцсан зохицуулагч гээд. Тэгээ манай Хөвсгөл аймагт нэгжийнх ингээд хамт ирж уулзлаа. Тэгээд энэ төсөл хэрэгцээр ишлүүл юу гэж нэгвэл Хөвсгөл аймгийн төрийн албан хаагчид болон боловсон хүчний бэхжүүлэхэд нэг дангарч өгөө энэ төсөл. Хоёрт орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжлийн сангаас ийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ажилчин тусгай хөтөлбөрийн дагуу хяналт тавиад агё. Зарцуулалтын хяналт тавиадаг, үр дүндээ хяналт тавиадаг. Хамгийн сайн хийж хэрэгжүүлсэн одоо сум хөгжлийн сан тийм ээ, тухайн сумын удирдлагууд тэр сумын хөгжлийн сангийн хөрөнгийн 25 юм уу 50%-аар нь Дэлхийн банкнаас урамшуул болох ёо. Жишээл 200 сая төгрөгийн сум хөгжлийн сангийн одоо сум бол үнэхээр зарцуулалтаа сайн хийгээд үйл ажиллагаа сайн явуулсан бол урамшуулалт нь 50-100 сая төгрөг жишээлбэл сум өөрөө загсан зарцуулах хэрэгтэй төсөвтэй авах нь байна. Энэ мэтлэн одоо ийм байгууллагуудын тус дэмжээг бол авч ажиллавал бидэрт илүү байна гэдэг хэлмээр байна. Энийгээ ч гэсэн биелээд цаашдаа энэ байгууллагуудтай бас ингээд их харилцаа холбоог өргөжүүлж ажиллая гэдэг ингэж ажиллаж байгаа. Тэгээ бас үүнтэй холбоотойгоор сая өнгөрсөн одоо 7 хоногт болсон засгийн газрын өргөдсөн хуралдаан, ерөнхий сайдын уулзалт, сайдуудын бас хувьчилсан уулзалт, ингээд нэгдсэн одоо уулзалтууд арга хэмжээ, бүх зүйлүүдтэй ярьсан зүйл бол бид нар салбараар бүх зүйлүүд аймаг зовлон бэрхшээл ярьсан. Өнөөдрийн бүх одоо сайдуудын төвчний асуудал ярьсан. Хамгийн сүүлд ерөнхий сайд дээр асуудлууд зэгцлээд бодлого үйл ажиллагаа нэгтгэж ирсэн гэж хэлмээр байна. Их хурлын даргын зүгээс ч гэсэн хийж хэрэгжүүлэх ажил аймаг орон нутагт хууль тогтоомж өрөөнд гэсэн өөрчлөлт асуудлуудаа бид хүмүүс ярилцсан гэдэг хэлмээр байна. Тэгээ өнөөдрийн би бас нэгэнт энэ үйл ажиллагаа хийснээр түрүүн бас улс орны нийгмийн засгийн байдал асуудал бас ярьж байсан болохоор өнөөдөр Монгол улсын хувьд эдийн засгийн хувьд өнөөдөр үнэхээр хэцүү ихэд үнэхээр хүнд хэцүү цаг үе байгаа гэдгийг би хэлмээр байгаа маа. Энийг аймгийн стратегийн хувьчлалыг бас эдийн засгч өнөөдөр хэлж байгаа. Өнөөдөр бид бүхэн урд өмнө байгаагүй Монгол улс өр төлбөр өгөөд төсвийн хувьд маш том ач холбогдол орсон. Энэ бол бидний бол одоо хамгийн одоо анхаарах асуудлууд байгаа. Тэгээд би энийгээ хөсгөлчүүдэд хадж хэлж байгаа зүйл бол бид бүхэн төрөнч төр, иргэнч төр бүсээ чангалах зайлшгүй шаардлага гарсан гэж хэлмээр байна. Өнөөдөр яагаад Монгол Улсын засгийн газар хүүхдийн 20,000 төгрөг шил олохгүй байна гэдэг асуудал байна. Олох гээд төрийн санд мөнгө байхгүй байна. Энэ бол бодит түн. Нэгэсэндээ төсвийн данс өөрөө олох мөнгөө байна л гэсэн. Өнөөдөр 8 сарынхаа ахмадуудаа тэтгэврийг та бүхэн бүрэн олгоцсон гэж бодож байна уу? Жишээлбэл төр өөрөө бүрэн мөнгө гаргацсан гэж бодож байна үгүй. Зарим барилжааны банкнууд нь өөрсдөө урьдчилан жишээл олгоцсон явж ахч чид. Төрийн өмнөөс жишээлбэл ажил гүйцэтгсэн л байгаа байхгүй. Тэгээ энэ мэгчлэн одоо төсөв өндөрлөөс гарах асуудал төр бол засгийн газар ерөнхий сайд улсын хурлын түвшинд онцгой анхаарал хандуулж бүх талдаа одоо төсвийн байгууллагууд хэмнэлтийн өндөр горимд ажиллаа гэсэн өөрөг даалгавар өгсөн. Үүн дээрээ албан томилолт, бичиг хэрэг, тийм урсгал, зардал бүх зүйл хэмнэлтийн горимд. Нэгсэндээ төр өөрөө үйл ажиллагаа тогтмол тасралтгүй явуулахын тулд бас ингэж явуулах хэрэгтэй байна. Дээр нь зайлшгүй одоо бас одоо хас танах зүйлүүд дээр тийм төсвүүдээр зүйлүүд бол зайлшгүй зүйл болсон гэдэг хэлбэр байна. Өнөөдөр бүх зүйлийг амлсан чигээр нь бүх зүйлийг явуулсан чигээр нь өөх нэгдүгээрт мөнгөн хөрөнгө алга, хоёрт Монгол улс өөрөө эдийн засгийн хувьд тийм чадамжгүй болсон гэдэг хэлбэр байна. Яг хамаагүй дур зургаар ингэж явбал Монгол улс өөрөө дампуур зарлах ийм аюул өртөж байна гэдэг хэлбэр байна. Тийм болгоос үүнээс урдсан сэргийлж Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд Эрдэнэт хямралыг гэтлэн давах ийм төлөвлөгөө батлуулаад ингээд энэ дагуугаас болоо чиглэлээр танилцуулаад явж байгаа. Тэгээд өнөөдөр энэ зүйлийг бид нар бүхэн харж байгаа аймаг сарууд харж байгаа зүйл бол зайлшгүй хийгдэх өнөөдөр төрийн болоо чиглэлийн үүрэг дээрээс нь Монголын тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой
том шийдвэрүүд явж байгааг хэлмээр байна. Өнөөдөр бид бүхэн урд өмнө дураараа дургасныхаа гайг өнөөдөр бид бүхэн Монгол эдэлж байгаад хэлмээр байна. Өнөөдөр төсөв Монгол улсын төсөв өнөөдөр хэд задгаа явсны үр дүнг бид нар харж байна гэж хэлмээр байна. Өнөөдөр сая засгийн газрын өргөсөн хуралдаан холбогдох газруудын арга хэмжээ дээр бас хуралдаан дээр ярьсан нэг асуудал байна шүү дээ. Монгол улс өнгөрсөн 4 жилд 4 төсөвтэй явжсан байна гэж. Энд чинь уг нь Монгол улс урд өмнө нэг л төсөвтэй явжсэн түүхт. Өнөөдөр яасан гэвэл дур дургаа зарцуулдаг 4 төсөв 4 төсвийн захиран зарцуулагчдаа 4 тусдаа эрх чөлөөг байгуулганд бүгдээр хэрэгжүүлдэг. Нэгдүгürt Монгол улсын төсөв өөрөө төсөв явуулдаг сангийн яам гэсэн. Хоёрт нь Монгол банк үн тогтворжуулах хөтөлбөртөө цаасан мөнгө эвэлдэг ийм банк. Гуравт нь хөгжлийн банк гэсэн ийм банк. Дөрөвт нь концессийн үйл ажиллагаа. Ийм 4 төсвөөр өнгөрсөн 4 жилд Монгол улсад орж ирсэн бүх мөнгөн өрөнгүүд бол зөвшөөрөлтгүйгээр эрэхтэйгүйгээр урсан өнгөрсөн. Үүн дээр ашигт ажиллагаа үр дүн гэж өөр тооцоогүй гэдгийг хэлбэр байна. Зөвхөн би одоо нэг засгийн газар дээр яригдсан нэгэнт одоо баримт мэдээлэл бүгд илүүлсэн нэг асуудлыг дахин хэлэхэд л зөвхөн сүүлийн хугацаанд Монгол банк 8 их 80 төгрөг шүү. 8 их 80 төгрөгийг Монгол банк цаасан мөнгө болгож энэ төсөл төлбөрүүдийг санхүүжилт хэрэгэлсэн байна. Зүгээр л цаас хэвлэл Монгол улсын зах зээл дээр гаргацсан байгаа байхгүй юу? 8 их 80 төгрөг. Тэгээ энэ мэтлэн хийсэн ажлууд нь бол бодлогогүй одоо хийсэн ажлууд нь бол яагаад гэвэл энэ валютын ханшид нөлөөлж байна. Дээрэс нь иргэдийн амьдрал нөлөөлж байна. Ингээд цаашдаа Монгол улсын эдийн засгийн өөрийн чадамжид нөлөөлж байна. Одоо та бүхэн сүүл сая манайхан хувьцааны 300 мянган төгрөг авсан бүгд бол Монгол банкны цаасан мөнгө хэвлэлтийг авсан. Иргэд. Үүгээр яасангүй л өнөөдөр Монгол улс эдийн засгийн чадамжаа алдсан гэдэг бас давхар хэлмээр байна. Сүүлийн жишээ. Энэ зөвхөн нэг л удаагийн тохиолдол шүү дээ. Олон төс төлөвлөрүүд арга хэмжээнүүд ингэж явсан байна. Энийг би үйлж ийн гэвэл цаашдаа хизээч Хөвсгөл аймагт төсвийн бөгөөд ийм үйл ажиллагааны алдаа дэгдлийг хизээч өөрийнхөө бүрээнд гаргаж ажиллахгүй гэдгийг бас ард иргэдээс хэлж байна. Ийм үйл ажиллагаа гаргуулахгүй гэдэгтээс бусад төсвийн одоо захирагч нартаа бас мэдэгдэж байгаамаа. Энэ дэр иргэд мань сэтгэл хангалуун бат найдвартай бас байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Ингэж бид нар өнөөдөр бас энэ хямралаас гарч чадсан шүү гэдгийг хэлмээр байна. Дээр нь энэ хямралтай байна гэдэг нөхцөл байдал бидэнд бас анхаарах асуудал бол хөвсгөлчүүд өөрсдөө бид нар орлогоо бүрдүүлэх, хувь хүн орлогоо бүрдүүлэх, өөрийнхөө орлогын нэмэгдэх тал дээр онцгой анхаараарай гэж хэлмээр байна. Өөрт ямар л ойрын борлогууд байна. Энэ орлогуудаа бүрэн ашиглаж бас ажил амьдралдаа одоо ашиглаж амьдраарай гэж юмэр. Наазах нь малчт маань байна тийм ээ. Одоо Хөвсгөл аймаг энэ жил 5.9 сая толгой малтай одоо байна одоо тийм ээ. Өнгөрсөн жил 4.4 сая мал тоологдсон. Энэ жил сая 500 мянган төлөв мал хүлээж авсан. Ингээд 5.9 сая толгой малтай. Тэгээд бэлчээрийн даас бүх үйл ажиллагаатай уялдуулаад үзэхэд өнөөдөр малынхаа тийм ээ энэ бэлчээрийн даа цаашдынхаа орлого үйл ажиллагаа бодож өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал бүх зүйлүүдэд бодож тунгааж энэ өөрсдөө орлого нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарал хэлмээр. Зуднаар орлого алдаж яхаар уурчлаад төрөвчтэй хийцэн дээр шүү гэдгийг бас би иргэддээ бас тэгж хэлмээр байгаа баа. Тэгэхээр орон нутгийн компаниудыг яаж анхаарах гэж байна? Ер нь бол бүтээл байгуулалт хийж байгаа одоо хүмүүс бол одоо орон нутгийн компаниуд байгаа шүү дээ. Одоо бусад аймагуудыг зүгээр ингээд сонсож хахад яг барилгын компани байлаа. Ихэд орон нутгад хийж байгаа бүтээл байгуулалтын ажлыг орон нутгийнхаа барилгын компаниар хийдэг. Хэдийгээр тендерт оролцох эрх нь нээлттэй чөлөөтэй байдаг ч яг орон нутгаас тэр компаниудад дэмждэг. Яагаад тэгэхээр тэнд орж байгаа юм бэ? Ажиллаж байгаа боловсон хүчин орон нутгаас ажиллаж авч чинь орж байгаа тэр татврын мөнгө тэр орон нутгад ордог. Энэ тал дээр бусад аймагуд ер нь их анхаарч орон нутгийнхаа компанийг ашиглах сонирхолтой гэдэг юм лээ. Ер нь эргээд хариуцлага тооцсон ч гэсэн нөгөө эзэн буцах хаягтаа гихчээр юу гэдгийг тэр компани хэрвээ дотоод төлөвлөмжийн хийсэн бол тухайн компаниар хийлгэхэд ойрхон байдаг ч гэдэг юм уу. Хэрвээ ажлаа муу гэсэн тохиолдолд нөгөө юм байгаа шүү дээ. 3 жилээс өмнө тэр компанид ажиллах хэрэгтэй юм. Яг тэр зүйлийг бариад ажиллах нь бол хийж байгаа ажил илүү чанартай байх юм уу? Орон нутгийн компаниуд бас орон нутгийн үйлчлэгээ байгуулалтыг хийх юм гэдэг зүйл бас харагдаад байна. Энэ дээр тань бодлоо. За ер нь бол яг бусад аймагуудын жишээ татчихж байна. Гэхдээ бусад аймагуудын хийж байгаа хөрөнгө оруулалт би бүх үйл ажиллагаа би ер нь бүгдийг мэдж байгаа. Ягаад гэвэл би одоо жил өнгөрсөн 12 оноос хойш бол Монгол улсынхаа бүх аймагууд дээр явсан. Би урд нь шилдэг,
300 одоо 40 50-аад 250 сумдаар нь бас ороод үзсэн. Хийж байгаа арга хэлбэр үйл ажиллагаа амжилт оноо мэдж байгаа. За дээрэс нь яг өнөөдрийн хөрөнгө оруулалт төсвийн гүйцэтгэл дээр бол хамгийн гол чанар байгаамаа. Орон нутаг гэж бас туйлшрах бол бас нэг удаа алдаа бас байгаа. Өнөөдөр тэгтээ энийг юу гэж харж байгааг бол би орон нутгийн аж ахуй нэгжүүд өөрөө томорч чадамжтай болох хамгийн чухал асуудал. Энэ цаашдаа би юу гэж яагаад Монгол улс ч гэсэн өнөөдөр Монгол улсын төсвийг үрдүүлж байгаа том аж ахуй нэгжүүдийг бид нар гаргаж ирж ээж өнөөдөр ажлын байр олноор бий болно, улсын төсөв бүрдэнэ гэдгийг ингэж л одоо бас ойлгох хэрэгтэй. Өнөөдөр жишээлбэл шоргоолт шиг олноороо одоо улсын төсөв бүрдүүлдэг юм биш. Өнөөдөр бүх орнуудын жишээн дээр том салбарын том бүтээн байгуулалтын хувийн хвшлэг компаниуд улсын төсвийн 20-30% гээд тодорхой хэмжээгээр бүрдүүлж явдаг юм түүхэн туршлагатай бас. За Хөвсгөл аймгийн хэмжээнд бол бид өхөн аж ахуйн одоо байгууллагууд бизнесийнхэнтэйгээ би ч өөрөө бизнес салбарт явсан бүгдийг одоо мэдж ярилцж алдаа оноо бүх зүйлүүдээ л мэд. Тэгээ Хөвсгөл аймагт өнгөрсөн хугацаанд бас бид өхөн хийж хэрэгжүүлсэн ажил бол амжилт бүтэц зөндөө байгаа. Мэдээж ажил ажгаар алдаа бол байгаа. Тэгээ энийгээ би юу гэж хэлж байна гэвэл илүү бид өхөн чадваржих, илүү хариуцлагатай болох, илүү нутгаагс сэтгэлтэй болох ийм л хэрэгтэй байна. За дээрэс нь би хологдох энэ одоо төсвийн хөрөнгө оруулалт гүйцэтгэлтэй холбоотойгоор тендер тийм худалдаа авах ажиллагаатай холбоотойгоор саналуудаа холбогдох яам газрууд хөргүүлж байгаа. Одоо Хөвсгөл аймагт одоо ямар ч хийж байгаа хөрөнгө оруулалт нь мдэггүй тийм Хөвсгөл аймгийн одоо хяналт эрх мэдэл асуулга санал байхгүйгээр дээр яамд тендер зарлагддаг. Зураг төсвөн дээр яам дээр хийгддэг асуудал бол би болооч гэдэг саналыг өгч байгаа. Болох хэрэгтэй. Яагаад энэний улбаа нь гэвэл хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил дээр Хөвсгөл аймаг энэ дээр бас хохирол авч байна. Да ялангуяа наацх нь хэлгээд замын асуудал. Энэ замын асуудлыг мэдээж одоо манай улсын их хурлын гишүүд тийм ээ аймаг орон нутгийг бид нар төсөв санхүү тавиад ажиллаж байгаа зүйлүүд амжилт байна. Онцлог нь хийж байгаа зураг төсвөөс авах болол бид нар алдаа аваад. Наацхан зургийн хувьд жишээлбэл тийм ээ Улаанбаатар хотод зургийн компаниг тендерт оролцоод хийдэг. Хийж гүйцэтгсэн компани Хөвсгөл аймгийн яг ажил амьдрал энэ бодис суурин дээр ирж ажиллаад үнэхээр Хөвсгөл аймгийн салбарын хүмүүсээс одоо мэрэгжлийн байгууллагуудаас санал аваад ажиллаж гэнэ үгүй. Энэ дэр учир дутагдал байгаа даамаа. Наацхан л таагүй мэдж байгаа одоо 1-р онд тавигдсан авцаамаас бол өнөөдөр айлууд өрхүүд манд жишээл үерх татдаг болчлаа шүү дээ. Энэ юуны хамгийн түрүүнд зургийн бур. Зургийн компаниуд тэрийг мэдэрч судлаад бүх газар геодезийн зурглалаа хийгээд хийцэн бол энэ налуу төвшингээр нь яг бүгд үерийн усны цооног хамгаалтыг хийгээд гаргацсан багс. Тэгээ ийм л одоо асуудлууд бид өхөнд бол дутуу байгаамаа. За дээр нь манай Хөвсгөл аймгийн бизнес салбарт хийж байгаа хүмүүс бол би урд өмнө ч одоо бас хамтар дэмжижсэн цаашдаач 100% дэмжиж ажиллана. Дээрээс нь тэднийхээ бод саналыг хэрэгжүүлэх, тэднийгээ чадваржуулах, бусад төс төлөвлөрт оруулах тал дээр бол мэдээж одоо нутаг орныхаа компаниудыг чадваржуулах асуудал дээр 100% дэмжиж ажиллана. Энийн үт холбоотой гэвэл цаагаараа аймгийн орлогоо нэмэгдүүлэх ажлын байрыг хадгалах гол зорилготой. Тэгэхдээ би орон нутгийн бизнесийнхаа хийж байгаа ажлууд дээр бол нэг л шалгууртай. Энэ бол бүтээмж өндөртөө чанар сайтай байх. Тэгээд хугацаанд ажлаа гүйцэтгэдэг. За дээр нь цаашдаа бас барьж байгаа асуудал бол би энэ аймагт үйлдвэрлэлийн бааз суурийг өргөжүүлэх, хөгжүүлэх, цогц бодлого төслөө хөтөлбөрийг гаргах ажлын хэсгийг би бас захимж гаргаж байгуулсан. Энэ дээр төрийн байгууллагууд, хувийн хвшил, аймгийн иргэдийн хурал, мэрэгжлийн байгууллагуудыг оруулсан ийм одоо бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг одоо байгуулж байгаа. Энэ бол Хөвсгөл аймгийн үйлдвэрлэл, бизнесийн салбарын цогцт бодлогыг гаргаж ирж ойрын үед хэрэгжүүлэх ажлууд дээр нь онцгойлон анхаар саналаа гаргаж ирж одоо танилцуулах ийм ажлын хэсэг төслийг. Тэгээ цаашдаа тэр гаргасан төслийн застаргын үед би дэмжиж цаашдаа бодлого ургаж ажиллах. Наацхан аж үйлдвэрийн парк. Аж үйлдвэрийн парк хэрхэн хөгжөө тийм ээ? Юу байх вэ? Юугаараа хийж хөгжих юм? Энд нь аймаг бид хүн ямар дэд бүтцийг хийж өгье. Одоо наацхан ихтэл одоо энэ бид нар ийм одоо комисс байгуулж ажиллаж эхэлж байгаас болоод байгаа л одоо манай нутгаа гэсэн сэтгэлтэй зарим төрд ажиллаж байгаа болон шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байгаа эрхмүүд маань санал тавьж шít. Хөвсгөл аймагтаа тийм ээ? Малын тэжээлийн орчин үеийн технологи ашигласан үйлдвэр ашиглалтанд оруулъя. Үүнийгээ аж үйлдвэрийн парктайгаа холбоод аваад яваачаа гэдэг. Гэх мэтчлэн энэнд бид нэр бодлогын хувьд ингээд 100% дэмжиж ажиллая. Зарим одоо хүмүүс маань шилбэл тийм ээ эрчимцэн мал ажиллахыг бид нар ингээд хамтарч оруулж ирээ гэдэг. Энэ чиглэлүүдээр бид нар ингээд орлого олох боломжуудыг хамгийн түрүү харж байгаа гэдэг хэлбэр байна. Дээрээс нь Монгол улсад хэрэгжсэн хамгийн амжилттай төс төлбөрүүдийг ойрын үед
холбогдох байгууллагууд аж ахуй нэгжүүд иргэдэд авчиж туршлага судлуулъя гэж байгаа. Өнөөдөр ямар байдлаар төслөрөгчөөр үр дүн олдго юм байна. Өнөөдөр шилбэл одоо эртэмтсэн мал аж ахуй, фермерийн аж ахуй 10 хүртэл байхаар ашигтай байдаг юм байна уу? 100 хүртэл байдаг юм уу? Эсвэл 500 хүртэл байхаар ашиг нь ордог юм байна уу? Энийг бол газар дээр нь одоо үрдэн Монгол улсын хэмжээнд бодит байдлаар харагдаад эхэлчихлээ. Энэ мэтлэн энийг ашигт ажиллагааг одоо харж ирэх. Дээрээс нь гадаад харилцаа хамт ажиллагааны өрөөнд хэрэгтэй төс төлбөр бүх зүйлүүдийг судалж оруулж ирэх. Тэр төслүүдийг хөвсгөл нутагтаа шингээж ажиллах бол одоо бидний гол зорилго байна л гэдэг бас хэлмээр. За бидэнтэй нээлттэй ярилцчих. Бидний зөвхөн асуултанд хариулт өгч байгаа тань байна. Тэгэхээр мэдээж сүүлийн төсөвчүүдийн анхаарлын төвд бол одоо тавилгааны асуудал байгаа шүү дээ, тийм ээ. Та түгээж бас хийж байсан. За тэгээд сүүлийн үед бол одоо засаг даргын орлогчийг ажлаасан чөлөөж өнөөдөр тэргүүлэгчдийн хугацаагаар одоо шинэ орлогчийг томилж байгаа. Энэ таны шийдвэр үү? Энэ дээр бас олон иргэд манаас сонирхож байгаа. За тэгээд одоо аймгийн засаг даргын бүрийн эрхийн хүрээнд дээрээс нь улсын их хурл, Монгол Улсын засгийн газраас өгч байгаа үүрэг чиглэл энэ дагуу бол би ажлыг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэд хэлмээр байна. Өнөөдөр Гамболд гэдэг хүн хуваарай бодлого үйл ажиллагаа гаргадаггүй. Мөн цаана өнөөдөр 2016 онд хөвсгөлчүүдийн итгэлээ өгсөн Монгол Ардын нам бодлого гаргаж ажиллаж байгаа гэд хэлмээр байна. За ерөнхийдөө одоо өнөөдрийн баг хамт олон бүрдүүлэх асуудал ер нь бол 2016 оны улсын их хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэрдэвшүүлсэн бид хамттай хөтөлбөр. Мөн 2016 оны орон нутгийн сонгуульд аймгийн иргэдэд уралд аймгийн Монгол Ардын нам дэвшүүлэн тавьсан таны цагаас хөгжлийн хөтөлбөр, бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө би ажиллаж байгаамаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг хамт олныг бүрдүүлж ажиллаж байгаамаа гэж хэлбэр. За өнөөдөр бүтц томилгооны хувьд би түрүүн ярьсан. Ер нь бол хүмүүс их сонирхоод ярилцаад байгаа юм. Ер нь бол ажлын байранда хэн ажлын чадвартай цаашдаа хөгжих боломжтой өөрийгөө хөгжүүлээд энэ салбараа итгэл дүүрээ авч явах тэр албаагчд бол ажиллаар амьдралаа хийгээд явнаа. За цөөнгөө яг орон тоогоор энэ удаагийн бас төсвийн бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор хэмнэлт тийм ээ. Одоо бүтцийн орон тоо цомгтгол энэ бүх зүйлтэй холбоотойгоор бас цөөнгөө орон тоогоос цомгдохын асуудлууд орж иж байгаа. Энэ асуудлуудыг бол тухайн хууль эрх зүйн орчинд нь асуудлыг шийдээд зохицуулаад одоо явна гэдэг хэлбэр байна. Одоо наацхан тэгтэл одоо нийгмийн салбарт нийгмийн одоо эрүүл мэндийн даатгал үйлчлэгээ хөдөлмөр хэлцгээ тийм ээ. Энэ салбарт улсын хэмжээнд тэгэхэд 2000 гаруй одоо хүмүүс одоо яг ажиллаж байна. Ажиллаж байгаа юм байл. Нэг л мэдээлэл хэлээд. Үүнээс одоо өнөөдрийн байдлаар ингээд одоо нэгтгсэн энэ байгууллагуудад үйл ажиллагаа нэгтгсэн төсвийг хэмнэсэн байдлаас өнөөдөр гарч ирээд жишээл 2000 гаруй хүнээс 600 хүн цомботгол орж ирэх шээ. Энэ бүтц бол буцаал яг Хөвсгөл аймагт орж ирнэ шээ. Ягаад гэвэл тэр чиглэлийн салбарууд нь нэгжүүд нь байна. Энэ мэтлэн бол одоо зохион байгуулах асуудал нь бол дээрээсээ ирж байгаа аяндаа үүрэг чиглэлээр бүгд хэрэгжтэй. Төрийн хуулиар гэж. За аймгийн засгийн хувьд бол би бүрэн эрхээ одоо хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бас хэдэн албан тушаалуудаар тийм ээ бас өөрөө чиглэлүүд гаргаж томилж чөлөөлдөг ажлууд байгаа. Тэгээ энэ эрхийн хүрээнд Монгол Улсын засгийн нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31-ийн 2-ын дагуу би аймгийн засгийн орлогчийн ажлыг хийжсэн одоо очир үгийг ажилласан чөлөөлсөн. Оронд нь аймгийн иргэдийн урлын төлөөлөгч, тэргүүлэгч, дондмын бүрд оржиг томилох занлыг аймгийн иргэдийн уралд оруулаад өнөөдөр ингээд зөвшөлдсөх юм үүрэгтэй байдаг. Энэ дагуу иргэдийн урал бол дэмжсэн. Ингээд одоо аймгийн орлогчийн хувьд энэ бол улс төрийн албан тушаал тийм ээ. Албан тушаалтны одоо үйл ажиллагааны хувьд бол өөрчлөлт ажиллаж байгаа. За энэ бол одоо өөрчлөлт үйл ажиллагааны боловсруучны бол нэг л ажил. Гэхдээ одоо өнөөдөр очир үгийн хувьд бол тийм ээ аймгийн орлогчийн ажлаар 8 жил ажилласан. Монгол Ардын намын бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлж ирсэн ийм л намын боловсруучч. Түүнээс одоо өнөөдөр бүхэл үйл ажиллагаан дээр цаана тийм ээ улс төрийн байгууллагууд бүгд бодлого чиглэлээ гаргаж ажилладаг гэдэг бас хэлбэр байна. Дээрээс нь хин ямар чадвартай боловсруучна нам өөрөө улс төрийн албан тушаалтнуудад томилж чөлөөлж ажилладаг. Урдсан ч ийм туршлагатай одоо ч гэсэн тийм улбаатай ажиллаж байгаа. Энэ өрх хүрээнд ажиллаж байгаа хэлбэр байна. Тэгээ мэдээ цаг хугацаанд ажлаа гүйцэтгэж ирсэн одоо улс төрийн албан тушаалтнууд маань тухайн цаг үедээ өгсөн төрийн бөгөөд намын улс төрийн байгууллагын өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлж ажилласан л гэж хэлбэр байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр манай сэтгүүлчид манаас өөрсдийн гэсэн сонирхсан чиглэл бүр дээр бас асуултууд тавьж танаас бас тодорхой хариултуудыг авч явах шүү. Миний хувьд бас өмнөх асуултаас үргэлжлүүлээд асуухад таны яриан дээр бас түрүүн гарч ирсэн манай аймаг одоо
өөрсдийнхөө орлогыг бүрдүүлэхэд бид өөрсдөө бас баггүй хэмжээг нь бүрдүүлэх ёстой гэж. Тэгэхээр миний хувьд бол харж байгаа нэг зүйл гэвэл манай аймаг аялал жуулчлалын тулгуур төв гэдэг утгаараа тухайн одоо төлрүүлэх ёстой орлогынхоо баггүй хувийг нь аялал жуулчлалынхаа салбараас төлрүүлэх ёстой байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр миний хувьд бол эндээс бас хараахан энэ аялал жуулчлалын тулгуур төв гэдэг нэрэндээ бас хараахан тэжгүүрж ажиллаж чадахгүй байгаа юм болов уу гэж бодож байгаа. Яг гэвэл зөвхөн одоо зуны улиралд гэхэд зөвхөн хөвсгөл далаа дээр суурилсан аялал жуулчлалыг хөгжсөн. Тэрээс одоо дөрвөн улирлын тийм аялал жуулчлалын ерөнхийдөө бол хүмүүст харагдахгүй л байгаа юм. Жуулчд маань ирээд хатгал ордог, далаагаа үздэг, буцаад буцдаг. Тэгэхээр энэ дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлж ээж тэр бүрдүүлэх ёстой орлогынхаа тодорхой бүр баггүй хувийг энэ салбараас бүрдүүлэх байх л гэж хараад байгаа юм л да. Таны хувьд бас энэ дээрээс ямар байршиж байна? Ер нь бол үнэлдэ Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур төв бүх аймагуд одоо тэгдэг. Хөвсгөл аймгийн маяг. Тэгээ эндээс олж байгаа орлого нь хамгийн бага. Шулууг хэлж байна. Тэгээд түрүүн хэлсэн энэ бол аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой, дээрэс нь бидний явуулж байгаа үйл ажиллагаа дээрээс нь төсөв санхүүтэй холбоотой. Дээрээс нь хууль эрх зүйн хувьд өөрчлөх асуудал маш олон асуудал байгаамаа. Наад зах нь Хөвсгөл аймагт ирж байгаа аялал жуулчлалаар явж байгаа иргэд автомашин бүх зүйлүүдээс тийм ээ одоо Хөвсгөл аймаг төв рүү орлого төвлөрүүлэх эрх зүйн хувьд боломж байхгүй. Ирсэн болгоноос бид бүхэн татвар хураам шимтгэл аваад ажиллах ийм эрх зүй орчаалга. Ийм зүйлийг авъя гэж одоо нодлон бид нар бас аймгийн иргэд дуурал дээр ярилцаад ийм шиг дургаад явсан боловч одоо улсын хурал дээр зайлшгүй хуулийн өрөөнд өөрчлөлт хийхгүй бол бид бүхэн одоо шилжлийн боломжуудыг хаагдж байгаа шишээд. Тэгээ ер нь бол одоо би аймаг засгийн хувьд харж байгаа зүйл бол цогц том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгтэй байна. Одоо аялал жуулчлалын мөнгөн цагираг, алтан цагираг ч юм уу тийм ээ. За аялал жуулчлалын том зайлшгүй том ийм бүтээлүүд төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Одоо бидний ярьдаг нөгөө бөө бүргэлийн онгод төв юм уу тийм ээ. Алангуухийн EV төв, энергийн одоо EV төв, энергийн одоо энэ төв ч юм уу 50 зугаагцсан. Энэ мэтлэн бид нар одоо ийм бас аялал жуулчлалын яаж ийм брендийг ийм бүтээгдэхүүнийг болгож ээж бид нар орлого олох вэ бодох хэрэгтэй. Улс гадаад улс орнууд шүү дээ. Одоо хаан чатсан шилбэл Францд очлоо хүн Apple цомгох дээр очиж заавал зураг авахулж ээж дээр нь мөнгө төлж гарч ээж Францд очсноо мэддэгдэг, дээрэс нь сэтгэл ханамж авдаг. Монгол яг л ингэх ёстой тийм ээ. Хөвсгөлд ирсэн бол тэр төвөөр нь үйлчлүүлээд зөх ёсны татвар төлбөрөө одоо шимтгэлээ өгчөөд тэгээд сэтгэл ханамж авчих. Би өнөөдөр хөвсгөлд ирснээрээ үзэж харах юмтай ингээ сайхан боллоо. Та бүхэн намайг Хөвсгөл аймагт ирснийг хараараа гэд өөрийгөө сурчлах юм боломж нээж өгөх. Тэгээ бидэрт бол одоо өнөөдөр орлого олохоос өмнө эхлээд энэ суурэ бэлтгэх хэрэгтэй байгаамаа. Тэгээ өнөөдөр би түрүүн хэлсэн. Аж ахуйн нэгжүүд нь хөвсгөлийн бүртгэлтэй болъё. Тэгээд бүх далайн иргэн дагуу өгөөд бусад аялал жуулчлалын компаниуд Монгол улсад хэрэгжиж байгаа стандартад дүрм журмаа дагдаг болъё. Наад зах нь бүх одоо аялал жуулчлалын компаниуд жишээлбэл гадны аялал жуулчдын одоо 5 тухыг хангасан орлого мөнгөний одоо тийм ээ авах гэж байгаа бол энэ орчныг дид үтсийг бий болгоо. Бохрын асуудлаас ахуулаад, нойлын асуудлаас ахуулаад энэ бол бидний том асуудал. Дээрээс нь үйлчлэгэн дээр анхаарай. Дээрээс нь боловсрол хүчин залуучууд дээр анхаарай. Өнөөдөр шилбэл одоо амралтын баазууд дээр ажиллаж байгаа залуучуудын манд хэдэн хувь нь хөвсгөлийн хүмүүс байна, залуучууд байна. Хэдэн хувь нь гадаад хэлтэй байна. Энэ бүхт бол өнөөдөр бас хэрэгэлзээтэй байна шүү дээ. Тэгээ цаашдаа одоо том зургаар нарыг гэвэл яалчгүй том тусал хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа ба. Тэгээ энэ дагуугаа бас одоо тодорхой бодлого гаргаад энэ чиглэлээс аймгийн засгийн мөрөө хөтөлбөрт оруулна. Энэ чиглэлээр хэрэгжиж байгаа нөгөө Хөвсгөл аймгийн орлогыг олох үйлдвэрлэлийн бааз зүрийг бэхжүүлэх энэ одоо ажлын комисч гэсэн энэ санал дээр нэлээдгүй тоомлж гаргаж ирнэ. Дээр нь гадаадын олон бас төс хөтөлбөрүүдээс хамтарч ажиллах санал тавьсан. Тэгээ өнөөдөр бас хэрэгжиж байгаа төс хөтөлбөрүүдийг ч гэсэн бүр ашиглах хэрэгтэй байна. Одоо тийм ээ Японы ядуурлыг бууруулах сан за гэмаг дээр хамтраад бид нар бас Азийн хөгжлийн банкаас хамтран зохион байгуулж байгаа одоо далайн бүс нутгийн Хөвсгөл нуурын эрг орчмын бүс нутгийн сумдын одоо өрсөлдөж чадварыг нэмэгдүүлэх тийм ээ иргэдийн орлогыг сайжруулах одоо чадвар сайжруулах 3 сая долларын төсөл явж байна. Энэ төсөл дээр бид нар ашиглаад Хөвсгөл аймгийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг хаймаар байгаа. Тэгээс би сая төслийнхэнтэй уулзаад хамгийн гол нь хэлсэн зүйл төсөл хэрэгжид дуусна Хөвсгөл аймагт юу үлдэх вэ гэдэг л чухал шүү. Үүний төлөө орон нутгийн удирдлага хамтарч ажиллая. Дандаа сургалт зөвлөгөө юм биш тийм ээ. Яг л хөрсөн дөрөө суусан ийм одоо орлогын бааз зургийг бүрдүүлэхдээ та хүн онцгой анхаарал шүү гэсэн энэ чиглэлээр энэ төсөл хэрэгжиж байгаа. Энэ мэтлэн биднэрт боломжууд байгаа. Цаашдаа Хөвсгөл аймаг аялал жуулчлалаар орлого олох боломж 100% байгаа. Наад зах нь одоо би шилбэл одоо ихний тавьсан ажлууд бол мөрөн хоттой байгаа одоо онгоцны буудлыг олон улсын онгоцны буудлах болгож
олон улсын зэрэглэлийн бомб тулах асуудлууд саналаа тавьдсан. Энэ асуудлыг ажил болгох тал дээр бол онцгой анхаарч ажиллаж байгаа. Жишээлбэл Сеулээс шууд хөвсгөд онгоц бууя гэсэн санал хүртэл тавигдаад байгаа. Энийг ингэж хэрэгжүүлж бид нэг цаашдаа олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэгээ төс төдрүүдийг хэрэгжүүлэх, дээрэс нь өөрөө Хөвсгөл аймаг бааз сураа бэхжүүлэх. Өнөөдөр Хөвсгөл аймаг жишээлбэл гадны 20,000 шуудар идэрэхэд хүлээх авах боломж байна уу? Боломж байхгүй. Яг бааз сур ерөнхийдөө хүчин чадлын хувьд бол аймгийн хэмжээнд нийтдээ 8,000 бодж үзэх тийм ээ. Тийм болохоор энийг цааш нь чадваржуулах 8,000 одоо энэ чадамжийн хэдэн хувь нь олон улсын стандартад нийцсэн байна. Бага хувь нь энэ стандартыг хангаж байгаа маа. Тийм болохоор цөмөр цаашдаа яах нь гэвэл 8,000 16,000 гаруй цөмөрөө олон улсын аялал жуулчлал энэ бүх зүйл дээр стандартанд тохирсон энэ орчныг л бий болгох хэрэгтэй. Өнөөдөр заавал дотоодын аялал жуулчлагчид маань майханд одоо жуулчдад яваад байдаг биш тийм ээ. Хууль дүрмийнхээ өрөөнд цаашдаа зөх ёсондоо хүнийхээ хувьд эрхээ эдлээд аятаа тухтай орчиндөө аялал жуулчлалд явах юм л болцоог бүрдүүлэх. Дээрээс нь хэрвээ одоо энэ орчноос өөр орчинд ажиллаж амьдрий амрыг гэвэл тодорхой шимтгэл хураамжтайгаар амардаг аялдаг байх ийм л орчныг бүрдүүлэх гэж байгаамаа. За нэгэнт бас энэ одоо аялал жуулчлалын хөтөлбөртэй холбоотойгоор бас нэг зүйл бол аймгийн даргын хувьд бол бас нэг бодлого барьж байгаа нь бол Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг бүгдээ бас нэгтгэж нэг авъя. Дээрээс нь Хөвсгөл аймагт хийгдэж байгаа бус одоо тийм ээ гадна дотны байгууллагууд одоо манай өөрийн орны ирэхэд хөвсгөлчүүдийн нэг хийх гэж байгаа уран бүтээлээс ахуулаад томоохон ажлууд дээр нэг тийм одоо хяналтын зөвлөл одоо эрх өгч хяндаг ийм байгууллагатай бас болоё гэж. Жишээл кино зургийн авалт хийлэхэд одоо хяндаг нэг зөвлөлтөө одоо нэгсэл одоо соёл урлагийн салбарч байдаг ч тийм ээ. Одоо урлагийн зөвлөлт хяндаг. Одоо хуучин одоо тийм одоо ийм байдлаар аймагтай болгоё гэж. Одоо аймагт дуртай хүмүүс нэрж кино зураг авалт хийж уран бүтээл хийдэг тийм ээ. Одоо бүх хүмүүс нэрж 5-10 хоногоор Хөвсгөл аймагт одоо жишээлбэл зураг дүрсээ авч өөрсдөө хөвөл ажиллагаа хийж бусд орнуудад очиж ашиглаж гаргадаг. За нэгсэл дуртай дуучин нэрээд Хөвсгөл аймагт ирээд иргэдээс нь ахуулаад орчин байгаль онцлог мал амтнаар нь бүгднгээр нь ингээд клип дуунд оруулаад явдаг. Энэ бүх зүйл дээр бол нэг бас хяналтын нэг зөвлөлтөө болчих гэж байгаа. Энийг бол зөөр нэг одоо бүртгэлийн гол системд л оруулах гэдэг юм л. Одоо хамгийн сүүл та бүхэнд харж байгаа бишэлвэл энэ холбоотой олон түмнээс одоо аймгийн засгийн өвчс над ирсэн одоо олон гомдлууд нэг нь бол энэ сүлүүд Хөвсгөл аймагт ирсэн жишээл нэг Францын дуучны одоо бүтээсэн дууны клип тийм ээ. Өнөөдөр Хөвсгөл аймгийн хөвсгөлчүүдийг бид нар өөр өнцгөр харагдуулах гэж ямар өнцгөр нь харагдуулж байна тийм ээ. Энэ бол юу гэж яддаг бол ганц боловсрол урлагийн салбар биш. Энэ бол юу гарч байгааг бол цаашдаа Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын аймаг. Дээрээс нь өөрийн суур онцлогийг эвдэж байгаа юм нөхцөлтэй бол бид нар тогтч болохгүй маа. Гэх мэтлэн ийм байдлаар одоо бүх зүйлүүдээ урлаг соёл гэлтгүүгээр эцсийн одоо хөрөнгө оруулалт одоо хүртэл төрийн алба хүртэл цөмрөл нэг гарт зангидаж нэг бодлого чиглэлтэйгээр өнөөдөр ажиллах зайлшгүй хэрэгтэй байна. Ингэж ажиллаж чадвал Хөвсгөл аймаг хөгжиж байгаа гэдгийг хэлмээр байна. Өмнөх 4 жилд хөгжсөн, төрний өмнөх жилд хийж хэрэгжүүлсэн ажлууд зөндөө байгаа. Тэгэхдээ үүнээс цаашаа хөгжих шаардлага байна. Дээрээс нь зайлшгүй бид нар өөрсдөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэдгийг хэлмээр байна. Тэгээ энэ хүрээндээ бол одоо би хэлж байгаа зүйл бол өнөөдөр төрийн албан агчдаас ахуулаад бүгд чадваржих хэрэгтэй. Дээрээс нь төрийн нэр хүндийг өндөр төрөх хэрэгтэй. Дээрээс нь хувийн хвшил гэлтгүүгээр энэ хөвсгөлийн иргэн болгон нутгаа гэсэн сэтгэлтэй өөрөөгөө ахуй амьдралыг дээшлүүлэх гэсэн зорилготой байх хэрэгтэй. Дээрээс нь төрийн ёс зүйн өрөөнд ч гэсэн дэр төрийг аль болох хардлагаас ангид байх хэрэгтэй. Энэ дарга зэрэгэндээс ахуулаад. Жишээлбэл аймгийн дарга одоо төрийн бүх хүмүүсийг томилдог, чөлөөлдөг гэсэн энэ хардлага зэрлэг өөрийнхөө үнийг байршуулдаг гэсэн энэ хардлага зэрлэгийг бол миний хувьд халж ажиллаа. Энэ шийдвэрүүдээ чихнээс нь гаргаад ирсэн. Одоо жишээлбэл Хөвсгөл аймгийн хэмжээнд боловсролын салбарт тийм ээ бодлого үйл ажиллагаа явуулж байгаа бүх ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролын одоо байгууллагууд цэцэрлэгүүдийн бодлогууд өгсөн үүрэг даалгавар сургууль цэцэрлэгүүд дээр одоо ховчилсан тийм ээ тухайн байгууллагын ховчилсан сонгон шалралтыг явуулахыг бүгд зогсоосоо. Яагаад гэвэл би одоо сүүлийн үед юу гэж хэлж байгаа бол над ирж байгаа санал хүсэлт над үрж байгаа одоо өргөдөл гомдлын дийлэх олонх нь энэ байгууллагуудтай холбоотой ажил урахтай холбоотой юм болсон. Нэг нь гуйдаг намайг тийм ээ тэр захиралт хэлээд өгөөч тийм одоо сонгон шалралт болох чинь таныг хэлчихвэл оруулах юм шиг байна гэдэг. Тэр цэцэрлэгөө хэлээд өгөөч тэр туслах багшийн орондоо дээр би орчих. Таныг хэлвэл болох юм байна үгэн ч орох юм байна. Би өнөөдөр сургуулийн захирал хичээлийн сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгчнийг гууж одоо хүн ажил тавьдаг хүн би биш.
Харин би бол ажилуулах гэж үүрэг өгч ажилуулдаг хүмүүсээ. Энийг ялгаж одоо ийм байлаа гэдэг. Тэгээ энэ бүх одоо боловсон хүчний сонгон шалгуултыг аймгийн хэмжээнд нэлээд том шалгууртаа тусгай комисс томилж аймгийн нийгмийн бодлогын хэлтэс аймгийн боловсон соёл урлагийн газартаа ингэж хамтарсан ажлын хэсгээр гаргаад ингээд томоохон хэмжээний комисс энэ ажлын байрны сонгон шалгуултыг явуулна, аймгийн нөөцийг бүрдүүлнэ, хин их л ур чадвараар нэг жагссан байна. Яг дараалал ажилд очно. Шударган дээр. Ингэжээс бид нар дараа үеийн залуучуудыг байрыг бол нээлттэй тавьж өгч байгаамаа гэж хэлмээр байна. За дараагийн хоёр дахь асуудал бол үүнтэй холбоотойгоор зайлшгүй зарим газрууд дээр аттестатын шалгалт явуулах бас аймгийн хэмжээнд ажил байгаа. Энэ арга хэмжээг бас шатараас арга хэмжээ явуулнаа. Одоо чи төрийн албан хаагчд болчлоо 5 жил ажилчин болж яана гэд хэлэх биш. Чи 5 жилийн дараа илүү их сайжирсан байна уу гэдгийг чинь бас ур чадварын шалгалт юм аттестатын шалгалт явуулна. За энэ бүгдийг ерөнхийдөө бүх шалгалт шүүлгээ яана гэвэл бид бүхэн сүүлд нь мэрэгжлийн хяналтын байгууллагуудаар бүх шалгалт шүүлгийн материалыг хянуул. Зөв шүүж үү, буруу шүүж үү, чадвартай хүн ажилдаа очсон байна уу, шалгалтаа зөөгсөн байна уу тийм ээ. Энэ бүх зүйлийг ингэж хянаж, ингэж баталгаажуулж ажиллана гэдгийг хэлмээр байна. Тэгээ цаашдаа би хэлэхэд та бүхэн бол одоо энэ бодлого үйл ажиллагаа боловсон хүчний асуудал дээр иргэдмэнд ийм бодлогоор хандаж аль болох ажилд орох гэж байгаа хүмүүс чадвараа сайжруул, төрийн албанд орох өөрийнхөө үүрэг хариуцлага мэрэгжлийн хүн чадвар дээр онцгой анхаараа л гэдгийг хэлмээр байна. Тэгээд чадвартай бол та төрийн үд алга нээлттэй. За дээр нь би бас нэг зүйлийг онцгойж хэлэхэд аймгийн стратеги урд өмнө ч бас та бүхэнд хэлжсэн. Хэлний мэдлэгийн чадвар өндөр, эдийн засаг гадаад харилцааны чиглэлээр одоо бас мэрэгжлэлзэмсэн ийм нутгийн боловсон хүчнүүдээ бол одоо бид бүхэн аймгийн стратегийн хувьд бас ажиллаж багтаа ажиллаж авахд бол бэлэн байгааг бас хэлж байгаамаа. Ийм ажлын шаардлага байна. Ийм ажлын байр байна. Тийм болохоор нутгаа гэсэн сэтгэлдээ хэрвээ ийм боловсон хүчин байвал ирж хамтарч ажиллахад бол нээлттэй шүү. Тэгтээ ирж ажиллах гэж байгаа хүмүүсээ мэдээ сонгон шалгуулалтаар явуулна. Ур чадварын шалгалт авна. Тэгээд ажиллаа хийж чадж байгаа нь түрүү хэлсэн. Эхнээ очроос нь ахуулаад ажлын байр дээр аваад явна гэдг хэлмээр байна. Харин ингэж орж ажиллаж байгаа залуучуудаа ганц одоо тогтмол цалин харж амьдрах биш тийм ээ. Аймгийн орлогыг нэмэгдүүлэх, тодорхой аймагт амжилт бүтээл гаргаж ажилласан бол урамшуулж ажилдаг ийм тогтолцоогоор ажилладаг гэдгийг бас хэлмээр байна. Энэ мэтлэн одоо яриад байвал бас ажлууд их байна. Тэгээд өнөөдөр бодлого үйл ажиллагаанууд бол нэг ярих дээр бас өнөөдөр ойрын үед хэрэгцээ асуудлууд дээр л цаашдаа бол мэдээж бас тодорхой цаг үе дээр мэдээлэлүүд та бүхэндээ өгч ажилланаа. За баярлалаа үзэгчдээ өнөөдөр ингээд аймгийн засаг дарга Хөвсгөл аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдтэй хийсэн нээлттэй ярилцлага бас энэ хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч бидэнтэй бас нээлттэй бидний хүссэн сэдвээр бас тодорхой хариултуудыг өгсөн танд баярлалаа. Бас таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд цэнгэр дэлгэсэн үзэн суугаа хөвсгөлчүүдтэй бас дахин мэндийг хүргэе. Тэгээд та бүхэн минь өвлжтийн бэлтгэлдээ онцгой анхаараарай. За мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил эцэг эхчүүд бяцхан үрсэн мөн одоо бас сургууль соёлд ороход нойрог уанж байгаа. Тийм болохоор энэ бэлтгэлийг хангаж байгаа төрийн байгууллагын бүх төвшөндөө ямар нэгэн чирэгдэл гомдлохгүйгээр энэ ажиллагааг бүрэн хангаж ажиллахыг бас үүрэг болгож байгаа гэдгийг хэлье. Тэгээ эсэг хүчүүд иргэд таа бүхэн өвлжилтийн бэлтгэлийг хангах хичээлийн шинэ жилийн идэх хуралцаан дээр онцгой анхаарч ажиллахыг хүсье. Тэгээд удахгүй бид бүхэн энэ налгар намар дуусч өвөл болно. Ийм болохоор дор бүрнээ бэлтгэлээ хангаж хүн болгон, өрх болгон, байгууллага болгон үүн дээр онцгой анхаарахыг та бүхэндээ бас урайлан мэдгэж байна.